санал хэлье. Яг аль ч төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотод ерөөсөө газартай холбоотой асуудал байна. Хотын дарга мэднэ гэдэг юм уу? Одоо хот энэ газараа чөлөөлнө гэж хэлээд энэ ингээд завсар дунд нь банга хорон дарга энэ завсар дунд нь энэ газартай холбоотой асуудлаас бүх юм гэж зогсож байгаа. Хөрхи яамд юм улсын төсвүүдээр ямар нэг юм байхгүй. Хотын дарга мө хот төсвөөсөө гаргана гэд ингээ одоо энэ жилийн сургууль цэцэрлэгээс ахуулаад маш их юм гацж байгаа шүү. Тэгээ сая бол бид нэр одоо ингээд энэ чиглэлээр нарийн ярихгүй байгаа боловч яг энэ чиглэлийн зөв хөшүүргэж өгөх юм хэрвээ бид нар тогтоол гарганаг бол онцгой анхаарч өгөхгүй бол Барилгаан сайд 1000 удаа бас энэ төслийг цаашаа явуулъя гэсэн ч гацах юм нь энэ хот төлөвлөлтийн доторх газар чөлөөлөлтөй холбогдуулсан, нөхөн төлбөртэй холбогдуулсан энэ ажил хамаг ажлын садаа болж. Тэгээ хоёр дахь юм юу гэхээр ипотекийн зээлтэй холбогдуулаад гэдэг юм уу энэ орон сууц барьж байгаа газрын хөнгөлтэй нөхцөл нь өөрөө өөртгөөр нь бариад үйлчлэгээ чиглэл буюу нийтийн үйлчлэгээтэй холбоотой олон юм бий. Дэлгүүр хоршоо тэгээ сургууль цэцэрлэгээс ахуулаад энд нь зөв уйж өгчээж нөгөө нэг өрх айлд очих одоо орон сууцны метр квадратыг хямдруулах боломж үйт. Би бас орон нутагт ийм хэмжээгээр 60 айлын орон сууцыг барьж байгуулад ашиглалтанд оруулаад дандаа төрийн буюу сургууль цэцэрлэг эмнэлгийн ажилтнуудыг оруулж исэн түүх байдаг. Ингээ энийг зөв уялдуулж чадах юм бол боломжгүй юм гэж юусоо байхгүй. Боломж байгаа. Харамсалтай нь энийг явуулах нөхцөлийг нь бид өөрсдөө бүрдүүлэхгүйгээр ингээд удаад байна. За тур 30,000 өрх 30,000 орон сууц байна гэдгийг дээр онцгой анхаарч ажилламаар шүү дээ. Тэгээ энийг зөв менежментийн хийх юм бол ядахтай тэнд өхмөл хөрөнгө байхгүй тэрийг нэг эргэлтэнд оруулна гэж хэлэх юм уу? Санхүүгийн хэллэр. Ингээд зөв эргэлтэнд оруулж ирэх юм бол бид нар бас иргэдийн өмнө бас одоо том алхам болох. За төслийн юм бол бид агаар үсний богдлоос гол гарах юм өрөсөл дид үтсэн шүү дээ. Бид нар завсрын юм л шахмал төрш гэж ярьж байгаа болохоос биш. Тэгээ энэ чиглэлээр бүх юм цогцоор одоо бас тогтоолын одоо төсөл гаргаж ирээд ингээд тодорхой айл талдаа эрчимжүүлээд чиглүүлж ажиллавал бас үр дүн гарах юмаа л гэсэн гол. Тэгээ одын тогтоолын төсөл их хурлагч байж болно шүү дээ. Би бол бид нар өмнө байнгын хороондоос гаргаж ирсэн тийм ээ лавга. Одоо жоохон нэгэнт их хурлын хүрээнд том ач холбогдол өгжөөж энийг гарахгүй бол бид нар 20 онтойгоо зоолоход уучлаарай. Бид нар эргээд та нар хэлсэндээ хүрсэнгүй л гин. Тэгээ би бол одоо сэтгэл дундуур байгаа учир энэ юм аа гэдэг л дахин хэлээ. Тэгээд хоттой холбоотой газар чөлөөлтөн дээр улсын төсвүүдээр юм уу мөнгө тавьж иж юм уу эсвэл төслөөсөн ч юм уу зөв уялдуулах юм бол бүх төсөл гацж байгаа. Тэгээ тэр хөөрхөн хотын дараагт мөнгө байхгүй. Сайндаа 3-4 тэрбум. Тэрүүгээр Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд хаана чөлөөлөд хаана мөнгөний гараад хаана сургууль цэцэрлэг хаана эмнэлэг хаана төрийн аль багш сургууль цэцэрлэгийн багш нар эмч нараа орон сууцтай болохгүй. Энийг зөв уялдуулж өгөхгүй бол энэ ажил чинь гацснараа бид 20 онтой золгох гэж байна. Тэгээ энийг үнэхээр онцгой анхаарч. Эсвэл улсын төслөөр тодорхой мөнгө тавьж өгч чөлөөлөх бодлого. Тэгвэл хот даахгүй. Хамаг байдаг мөнгөний татвараар улсын төвлөрсөн төсвүүд шингэж байгаа шүү дээ. Хотын дарга энэ болгоноос гацаад одоо хариуцлага нь хотын даргаыг л газар чөлөөлсөнгүүгээс гэж хэлээл одоо бултгах гэж шүү дээ. Тэгээ яах энэ тэр хотын дарга ямар ч хүн байсан газар чөлөөлтөөс бүх юм хамаарж байгаа шүү гэдгийг би эцлээ бас хэлье гэж бодсон. За баярлалаа.